Сайн байцгаана уу хүмүүс ээ. Багш нь өнөөдөр эргүүлэлтийн хичээл орно. Хэдүүлээ эргүүлэлтийнхаа хичээлээр дараах зорилгыг төвшүүлж байна. Цагийн зүүнний дагуу цагийн зүүнний эсрэг эргүүлэлтийн төв гэх мэт үгсийг мэдэж дээш өнцөгт гурвуулжныг 90 градусаар эргүүлэх зурах зорилготой. За дараах бичлэгийг хүүхдүүдэд ажиглаарай. За эхний бичлэг маань цаг байна тийм ээ. За хоёр дахь бичлэг маань ундаг дугуйтай хүн явж байна. Гурав дахь бичлэг маань салхин зэнс байна. За эдгээр гурван зүйл маань ямар үйлдэл хийж ийн хүүхдүүдээ? Зөв. Эргүүлж ийн тийм үү? Эргүүлэлтийн хөдөлгөөн хийгээд байна шүү дээ. За одоо тэгвэл энэ цагийг ажиглая. Цагийн хөдөлгөөнийг сайтар ажиглаарай. Цагийн зөв юуг тойрч эргэж байна вэ хүүхдүүдээ? Зөв. Дугуй төв буюу цагийн төв зэгийг тойрон эргэж байна. За тэгвэл өнөөдрийнхөө хичээлийг эргүүлэлт хийх алхам гэж байгаа. За тэгвэл хавтаа дээр орших дүрсийг эргүүлж болно. Эргүүлэхдээ дараах дөрвөн зүйлийг мэдсэн байх шаардлагатай. За үүнд нэгдүгээрт эргүүлэлтийн төв зэгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Хоёрдугаарт дүрсээ ямар чиглэлд эргүүлэлт хийхээ тодорхойлно. Цагийн зүүнний дагуу юм уу? Цагийн зүүнний эсрэг чиглэлд эргүүлэх ч юм уу гэдгээ тодорхойлно. За гуравдугаарт хэдэн градусаар эргүүлэх гээд байгаагаа тодорхойлно. 90 градусаар юм уу? 180-аар юм уу гэдгийг тодорхойлно. За дөрөвдүгээрт нь эргүүлэлт хийсэн дүрс маань хэлбэр хэмжээ нь өөрчлөгдсөн байна уу үгүй юу гэдгийг ажиглах хэрэгтэй. За эдгээр дөрвөн алхмыг баримталж эргүүлэлт хийх нь байна. За тэгвэл бүгдээрээ бодлого батцгаая. Нэгдүгээр бодлого нь өгсөн AB хэрчмийг цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлээрэй. Эргүүлэлтийн төв зэг нь AC. За координатын хавтгай дээр AB хэрчмийг өгсөн байна тийм ээ. За үүнийг цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлнэ. За эргүүлэлтийн маань төв зэг нь AC тийм ээ. За цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлнэ. Эргүүлсний дараа B1 цэг маань уусч байгаа тийм ээ. За хэрчмийн урт өөрчлөгдсөн хүүхдүүдээ. Хэрчмийн урт маань өөрчлөгдөөгүй тийм үү? За төв зэг хөдөлсөн үү гэдгийг сайтар ажиглаарай. Төв зэг хөдлөөгүй гэдгийг бид нар харж байна тийм ээ. За хоёрдугаар бодлого. Өгсөн дээш өнцөгт гурвуулжныг цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлээрэй. За координатын хавтгай дээр дээш өнцөгт дүрс маань өгсөн байна. A, B, C гэх сайраатай тийм үү хүүхдүүдээ. За эргүүлэлтийн төв зэг маань B зэг байна. За B зэгийн хувьд цагийн зүүнний дагуу 90 градус эргүүлье. Цагийн зүүнний дагуу 90 градусаар эргүүлнэ. Эргүүлэлтийн төв зэг маань B зэг. За шилжсэний дараагаар A зэг маань A1 зэг, C зэг маань C1 зэг болсон байна тийм үү хүүхдүүдээ. За бүгдээрээ ажиглаарай. Шилжилт хийсэн дүрс маань өөрчлөгдсөн байна уу үгүй юу гэдгийг ажиглаарай. Төв зэг нь хөдөлсөн үү үгүй юу гэдгийг ажиглаарай. За 3 дахь бодлогыг хамтдаа батцгаая. Өгсөн AB хэрчмийг цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлээрэй. За координатын хавтгай дээр маань AB зэг өгсөн. За энэ хэрчмийг
цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлнэ. Харин төв цэг маань А цэгээ гэж байна. За цагийн зүүнний эсрэг 90 градусаар эргүүлнэ. За шилжсэний дараа B цэг маань B1 цэг болно. За бүгдээрээ ажиглаарай. Шилжсэн хэрчмийн маань урт хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн үгүй юу гэдгийг ажиглана шүү хүүхдүүд ээ. Өөрчлөгдөөгүй байгаа тийм ээ. За дөрөвдүгээр бодлогыг хамтдаа харцгаая. Өгсөн тэгш өнцөгт гурвалжныг цагийн зүүнний эсрэг 90 градус эргүүлээрэй гэж байна. За координатын хавтгай дээр маань тэгш өнцөгт төрс өгөгдсөн байна. A, B, C гэсэн оройтой байна. Эргүүлэлтийн төв цэг маань A цэг байна. За цагийн зүүнний эсрэг гэдгээ тодорхойлно. Дараагаар нь төв цэгээ бас зайдаар ажиглах ёстой тийм ээ. Хэдэн градус эргүүлэх вэ гэдгээ бас ажиглана. За хамтдаа эргүүлцгээе. За тэгш өнцөгт гурвалжин маань шилжсэний дараа C цэг маань C1, B цэг маань B1 гэсэн шилжсэн байна. За дүрсний маань хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн хүүхдүүдээ сайтар ажиглаарай. За хэлбэр хэмжээ эргүүлэлт хийхэд өөрчлөгдөхгүй. За тэгвэл дараах асуултанд хариулан бичээрэй хүүхдүүдээ. Эргүүлэлт хийхэд дүрсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн үү? Төв цэг нь хөдөлсөн үү? За зайтар бодоод асуултанд хариулж бичээрэй. За эргүүлэлт хийхэд дүрсийн хэлбэр хэмжээ өөрчлөгдсөн мөлөө хүүхдүүдээ. Өөрчлөгдөөгүй. Төв цэг хөдөлсөн үү? Хөдлөөгүй. За тэгвэл өнөөдрийн хичээлээр бид эргүүлэлтийн хувьд эргүүлэлтийн төв болон тодорхой нэгэн чиглэлд тэгш өнцөгт гурвалжныг 90 градусаар эргүүлэх зурах чадвартай боллоо. Гэрийн даалгавраа тэмдэглэж аваад хийгээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.